Нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн хяналтын газрын даргын баталсан өдөрлөмжөөр нийслэлд цементийн үйлдвэр болон цементийн бөөнөх худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж иргэдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нийслэлийн тээврийн бодлогын газар, нийслэлийн замын тагцаагийн газар, цемент тээвэрлэгчдийн холбоотой хамтран зөвлөлт туслах үйлчлэгийг үзүүлж байна. Зөвлөлт туслах үйлчлэгийн маань гол зорилго болохоор стандартаар тогтоосон бодижингийн хэмжээг хэтрүүлэн тээвэрлэхээр хийж байгаа болсонтой холбогдуулан цементийг стандартаар тогтоосон бодит хэмжээнд нийцүүлэн ачаалтаар чиглэл өгөөд ажиллаж байна. Төрийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын өрөөнд бол 4 сарын 8-наас 13-ны өдрүүдэд үргэлжилж явахаар төлөвлөсөн байгаа. Өнөөдрийн байдлаар бол цементийн үйлдвэрлэл болон цементийн бөөний худалдаа эрхэлдэг 8 аж ахуйн нэгжээр хяналт шалгалтын ажлыг хийгээд явж байна. Авто замын дэд дац буюу 44 тонноор ачих хэвээр байтал жин тонныг бол 60 тонн, 70 тонн хүртэл хэтрүүлж чадсан нийтлэг зөрчилүүд бол илэрч байна. Энэ нь бол авто замын маш их хэвдрэлийг үүсгэдэг. Иймээс төрийн байгууллагуудын зүгээс эдгээр томоохон үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг байгууллагууд дээр стандарт холбот хууль дүрм журмаа мөрдөж ажиллаач. Жин тонноо 44 тонндоо бариулж ажилтаа хийгээч хэмээн хяналт шалгалтыг хийхээс гадна зөвлөлт туслах үйлчилгээ цуглаад явж байна.